За бүгдээрээ сайн уу? Манай Sweet Bubble Tea podcast маань эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр бид хоёр маш сонирхолтой сэдвээр ярина. За манай бихий хэлнэ. За өнөөдөр дээрээс хаар нэг анхны гэсэн зүйлүүдийг ярих болсон. Тэгээд анхны crush, анхны хайр, анхны хаягдал. Тэгээ анхны хаягдал бас эвгүй орж ирнэ. Миний хаягдаж үзээгүй л дээ. Гэхдээ зүгээр фэлсэн crush маш ярих хаа. Бараг тэмхүүл юм ярих хаа. Йоо. Ямар гоё юм бэ? Нэр чи нэр хаягдаж үзэж байгааг баха. Үзээгүй юм чи амар гоё crush бол байсан тий. Олон жилийн crush. Яа, тэнтэй. Одоо зүуд нэрний донд. За тэр чи одоо яриад эхлэх үү? За тэгээ. Чи бэлэн үү? Чи өөрсдөө кейсийг ярих гэж болохоор жоохон сандарч илэн. Гэхдээ яах вэ? За би чамаас юм асаа. Чи хамгийн анх хитэн настай хүн дурлж исэн бэ? Crush хийсэн бэ? Бүр ингээ хамгийн анх уу? Тэгээ энэ сте түүдээ гэж бодсон ч. За 11 мэгтэй л байсан байх. Тий үү? Тий. Ангийнхаа нэг хүүхдэд крашч марашлаа. Тий үү? үү? Манай анги нөгөө нэг хоёр охин бас ингээ крашч марашладаг. Тэгээл. Гуруула зэрэг үү? Тий. Тэгээл ингээ тий. Яа надаа. Тэгээд нөгөө нас охтуудын гар мар үнсэх дуртай. Ядраад. Тэгэл миний гарыг нэг үнсчихгүй байх та гэж одоо. Тэ чиний гарыг үнсэн үү? Мэдхгүй үнсчихсэн бохоо. Гэтэ сүүлдээ тэр амар найзууд болчихсон шин. Бүр 8-9 ингээд ороод тий. Хандаа зүгээр класс. Тийм. Гэтэ амар тэр хүний харахаар амар excited болоод амар догтлоо л тэгдэг байсан. Яа би чамд нэг нууцлаа. Би чамд дийлэх чинь л. Би өөртөө хамгийн анх за би 2 дахь удаа хүн крашлсан. Хөө тийм. Тэс тэр чинь одоо хэдэн настай гэсэн юм бэ? 7-8 гэсэн юм. 7 дахь удаа нэгдүгээр төрсөн ах би. 8 дэс юм бэ. Тэрээс тэр хүнд яг крашлж байгаагаа ерөөсөө мэдэхгүй заяа. Тэгээ зүгээр л нөгөө нэг мэдгүй зүгээр л крашлсан дээ. Гэтэ тэр нь ингээд их амар удаан үргэлжлээгүй. Гэтэ ингээ хүн бодгоо ингээл хайр сэтгэл мэтгэл найзлаа boyfriend гэж ярьдэн штэ. Тэгээ 90 хүмүүс жоохон их ч хүмүүсээс ахгүй юу? Тэр хүмүүс айгүйх тийм зүйл ярьдаг. Тэгэнгүүт тэр хүмүүсийг бодвол дөөрөө гаалтай. За нэг хүнд crush хастай мэн гэж бодоод тэгэл тэр хүн crush махаа тэрийг одоо тооцвол миний анхны crush нэг тийм хүн байгаа. Суралцсан. Тийм. За тэний дараагаар болохоор яг бүр чин сэтгэлээсээ crushсан мөн болохоор 4-р ангитай юм аа. 4-р анги да яг мондас чин сэтгэлээсээ crush үзээд чи мэдээ. Хэдгээр анги хүртэл crush хийсэн. Тэр чинь хардаа 4-р ангиас эхлээд бараг 11 дэх анги хүртэл ирсэн. Оо, бараг 7 дэх crush. Тэр хүндээ хэлж байгаагүй те зөв нууцын crush-лаа. Өрөөс хэлж байгаагүй. Надаас ахын байсан. Би ер нь жоохон өөрөөсөө ах хүмүүсийг сонирхдаг юм шиг үлээ. Ер нь үеийнхээ хүнийг бол нэг сонирхож байгаагүй. Тэг сүүлд нь ер нь хэлсэн үү? Би таны crush байсан. Эсвэл тэр хүн мэдсэн гэж чи боддог уу? Одоо чамаа өөрийг нь crush. Би ерөөсөө хэлж байгаагүй. Гэтэ тэр хүн баг мэдсэн бах уу? Ааха. Би ингэ тэр бүр амар нуудаг байсан штэ тий. Тэг би ингээд найзуудаа л хэлдэг дээ. Тэгсэн чинь манай нэг найзаас битээр ингээд тэр хүн зэрэг крашлагдаг. Ааха. Тэгээ манай тэр найз болохоор яг надад ч хожуу краш хийсэн л дээ. Тэгээд тэв дээр чинь би биндээ ингээд сэтгэлээ нэгээд би тэрний краш хийсэн чинь би тэгсэн тэр яг зөв би нэг нэм нь хэлчихээ тэр мэрэг таар ядраатай. Тийм зүгээр нийлэрэгтэй. Тэгээ санаж штт. Тэгээ Миллергийн нэр өгцөө. Тэгэл би Миллерт краш гэсэн чинь нөгөө найз манаас би ч гэсэн крашлтэй шүү гээл. Тэгэл хайлаасан нэрээ би нэг тэрэл эргэлдээл гэсэн тийм. Тэрэл үүдаа. Одоо дээр хөөхөнтэй. Тэгээ би ингээл чи Миллертэй үерх юм бол би чамайг явуулна. Би та хоёрыг үерхүүлнэ. Би юусаа та хоёрыг хардахгүй байгаа заяа. Тэгээ нөгөөтгөн ч гэсэндээ
Би ч гэснээр та хоёрыг үрэх юм болол тест. Нөгөө яг нэг тэр Миллер тэр хэнийг ч тоох байхгүй юу? Зүгээр нэг тоох юм шиг зүгээр л ярьж байдаг заяа. Би ч гэснээр та хоёрыг өрхүүлнэ гэл одоо тавар амар агуу сэтгэлээсэн байгааз. Энийг эндээ яг тэгж үнэ хэлдэг тий. Үнэ хэлээд тэгээ хүлэн ширээдээ чамайг тоохон бол би өстө нэрээ сэтгэлээ татаж авнаа гэж амар тэгжсэн. Тэгээ би ихтэй яг Миллерт бол одоо ингээд айгүй сайн байсан гэдгийг бол би мэддэг байхгүй юу? Яагаад гэх юм бол би ингээд дандаа захиа бичдэг гэсэн заяа. Би юу яриад байна? Одоо ярьчихэд Тэр гоё л шүү. Тэгээ дандаа ингээд захиа бичдэг. Анхны краш шатл ярьсан ш тэ. Тэгээд ингээд цаан дээрээ эхлэлийн нэг шүлэгтэй, төгсгөлийн нэг шүлэгтэй. Эхлэлийн шүлгээ вирус гоо нэгтэй ямарсныг одод орчих тоолн чамаагаа би боддог чи юу вэ? Наач нөгөө бундын тамга мамгаа тавьж юу яач. Үгүй бундын авдаг ойрлох шүлэг тохиоцсон заяа. За. Яг тэр бол биш заяа. За, Би өөрөө ингээд сарны охин гэж нэрлэдэг заяа. Тэгээд миний нууц нар сарны охин байсан байхгүй юу. Тэгээд нэг хүндэтгсэн сарны охин хүндэтг сартай холбоотой нэр яадаг дандаа. Хүндэтгсэн саран авах гэж мөс солиороод. Оо тийш нэрээ. Тий. Тэгээд би ингээд цагтлуудаа ингээд хадгалаа л гэдгсэн заяа. Өрөөнийхөө ингээд шүүгэнд тэрэн бүр ингээд амар хаваарсан. Таньс дүрэн зохиолсон юм шиг сүүл намайг хангахад сүүл хайсан л та. Бүгд нь хайц юм уу те? Ийштэй яг хийсэн шүү. Тэгээд дээрэс нь би өдрийн нэмэгдэл бичдэг л байхгүй юу. Тэгээ өдрийн нэмэгдэл ингээд бичиж байгаа үедээ яваагаал нэр мэрийн бичээл заяа. Би өстэй нэр чам тайртай. Чи намайг яаж ингэж аваад чадчихна вэ? Юу ч гэдэх байгаа штэ. Тэгээ би жоохон л охин байгаа штэ. Айгуу жоохон охин. Дэмэгт айгуу том ах. Тэгээ намайг хизээч тоохоргүй. Тэгээд хэдсэн чинь би нэг хүнтэй найзалдаг гэсэн хгүй миний бас нэг тохойдын бестил гэж боддог гэсэн хүн. Энэг нэрлэлээ заяа. Энэ битээр яг найзалдаг гэсэн хгүй. Тэгс чи энэ Миллертэй өрхдөг гэсэн хгүй. За. Одоо миний хамгийн сайн найз миний краштай өрхдөг гэсэн шүү дээ. Тэгж байгаа энэ тэр савцсан хгүй. За. Тэнгүүд би мэдээж угаасаа Миллерт угаасаа крашлаг байсан. Тэнгүүтээ би ингээд өдрийн тэмдэглэлээ бичээд тэгээ шүүгэн дэждэг гэсэхгүй юу. Тэгээ нэг өдөр энэ миний өдрийн тэмдэглэлийг олоод уншсан байв яг уу. Яа тийм. Тийм. Тэнгүүтээ надаа бас хойд нэг хүн крашлаг гэсэхгүй юу. Гурлын төрөлшөө. Яа тэр одоо хин гэж нэрлэх бол навтай холбогдоо навчна за. Үгүй. Ёо. Үгүй. За тэр крашаа би Хариг нэрлэлээ заяа. Үгүй яа. Нэрийн тавтай байхгүй. За Хари. Хари надад крашлаг. Би Хариг болохоор хаал гэж боддог. Хари нөгөө мерси өгдөг мөн үү? Мөн. За. Хари ингээд надад крашлахгүй. Ингээд би ихтэй ингээд ерөөсөө яг үнэхээр надад крашлаг гэдгийг би нэг мэддгүй байсан хгүй тохой те. Зөвхөн хаал гэж боддог. Тэгвэл Хари энэ хоёр чинь нэг анги байсан хгүй юу? За. Сериал шиг боллоо те. Тэгээд энэ болохоор Миллертэй ирэх жагаа салцсан. Хари энэ хоёр тор нэг анги. Тэгээд Харийн болохоор надад крашлаг бигтэй тэрийг мэдхгүй. Тэгсэн чинь энэ миний өдөр тэмдэглэлийг олон гутаа Харид уншаад өгсөн байх уу? Oh my god. Бүр хамт унсан байвал яах вэ? Амар хаастэй. Тэгээд бигтэй тоод ингээд мдээгүй л дээ би арай ч уншсан байх гэж би бодоогүй. Тэгээд хамгийн сүүл баг саяхан л Харигаас сонссохгүй. Хари одоо ч миний ах л та одоо бид тэр ямар ч тийм краш маш холбоо байхгүй. Тэгээд хойдэл тийм байсан. Тэгээд энэ яг сургуулаа төгсөө явцгаахгүй юу? Тэгвэл Миллер ингээ үлдэж байгаа штэ. Тэгээд би Миллерт ингээ стил крашлсан хэвээрэл байсан заяа. Тэгсэн чинь би одоо ингээ бодоод байхад Миллерт крашлж исэн учраас би өөрөөсөө хүндээ өргөдөг байсан 10 жилдээ. Тий. Тэр нэг талаа бас давуу тал гэх юм уу? Миллер чимсэг ингээ муу хүмүүс ч юу яах вэ зүгээр ингээд өөрийгөө бас хамгаалж чадсан гэж бодож байгаа хгүй би. Тийм. Миллер надаа яг тусласан зүйл нь өөрөө ч мэдгүй надаа нэг тус хүргэсэн зүйл нь юу гэхээр би Миллерийн ачаар ерөөсөө сайн муутай хүмүүстэй учирч үзээгүй.
Тийм тэр амар heartbreak энэ төр мэдрээгүй шүү дээ. Мэдрээгүй. Айгу сэтгэлийн шаналл те аягдж үзэх тийм өрөөсөө мэдрээгүй байхгүй би. Яад уусаа хинтэж өрхөйг болохоор тэгээ би 10 жилээ төгсчөөл хүнтэй өргөсөн штэ. Тэгээ тэр хүнтэй одоо хүртэл өргөж байгаа. Надаас экс байхгүй. Тэгээд бас одоо миний одоо найзлаач гэсэн мэлэрч гэсэн баярлах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр одоо чиний үргэж байгаа одоо тэр хүн чинь баг чиний одоо анхны хайр чинь мэддэг ер нь бол яг тэр хүн анхны crush гэтээ яг анхны хайр чинь бол одоо үргэж байгаа хүн гэж боддог. Тийм одоо яг тэгэж таарж байгаа. Гэтэ айгуу санаа би ингээд мэлэр 4-р ангид өргөжсэн штэ. Тэг чаад би 5-р ангидаа мэлэрт crushlжсэн мөртлөөсөө яг одоо үргэжсэн хүнтэйгээ бас crushlжсэн аахгүй би. Заримдаа нэг өсвөр насны 2 хүн ингээд хоёлаа гой санагдаад идэг үе байдаг штэ. Тийм. 5-р ангидаа би нэг 11 настай байсан юм уу? Тийм тэгээд 5-р ангидаа мэлэр crushlжсэн ч гэсэндээ тухайд нэг хальт мартаад намайг мэлэрийг мартуулж чадсан нэг шинэ crush хэн байсан гэхээр одоогийн миний найз л байхгүй юу? Одоогийн миний одоо найз л маань болохоор юу штэ. Тухайд төгсөг ангийн ах байсан. Би 5-р анги зөө. Маа найз л 11-р анги төгсөжсэн. Тэгээд би 5-р ангидаа найзлуудаа crushlжсэн зөө. Тэгээ би ингээ баярлж байсан байхгүй яа гэх юм бол би бүтэн жил нөгөө мэлэрт crushlсан тэгэл амар захаа махаа бичээл завдаг байсан чинь шинэ crush болсон. Тэгэл мэлэр чи ингээ мартаж болох юм байна штэ гэж бодоод тэгээ би ингээ шинэ crushтай бас айгүй сайн болсон заа. Би ингээд нэг сайн болох айгүй сайн болдгоо шээ ер нь л. Тэгэнгүүтээ ингээд тэрэндээ ганц захаа биччихсэн л та. Тэгээ би амар тэнийг захаа би чам дутхын одоо би санджаагаар ярьж өгөө. Одоогийн найзлуудаа битсэн одоо миний захаа гэсэн шүү дээ. Би 5-р ангид битсэн. Манайслаа 11 дэх байгаа. Гэхдээ ингээд намайг өөртөө сая дэм мэдээгүй ус жоохоо хумаа штэ тий. Тэгвэл би ингээд тэгж бичсэн заяа. За одоогийн найзлуудаа хинч гэж нэрлэлэр юм дээ. Одоо тэгээд за хин гэх үү? Ариг нэрлэлчээ заяа. Ари хэр муухай ч юм уу. За яа Ариг ч. Тэгээд Аридаа ингээд хэлчихсэн штэ. Тэгэнгүүт Самано би ингээд танд нэртэй охин байна гэдэг жоохгүй юу. Тэгмээ та ингээд намайг таньж магадгүй. Гэтэ би ингээд та намайг таниулахын тулд би өөрийгөө дүрсэлж үзүүлье гингүүтээ. Өөрийгөө амар магтсан заяа. Танд ингээд crashсан энэ охин болвол те би болвол том нүдтэй л гин хөөрхөн царайтай л гин. Орт гэлтэй л гин ийм хөөрхөн охин танд crashсан байна. Гэ өөрийгөө бахан магтаацсан байхгүй тэнгүүтээ за энэ бүгдийг бичээ дараа намайг хин гэдгийг таагаарай гэж бичсэн заяа. Тэнгүүтээ хүндэтгсэн саран авах гэж бичсэн заяа. Сарны охид тийм нөө. Би дандаа тэгээ хүн захиачаар сар мартай. Яа би яг тийм захиач тэр захиагаа би яг одоо чинь би 5-р ангитай гэдэг чинь 2013 онд бичсэн байгаа байхгүй юу? Би тэр чинь 2019 онд хадгалсан байсан шүү дээ. 19 онд алга болсон. Тэгтээ гол нь 19 онд би ингээд яг 5-р ангитай захиачсан хүнтэйгээ үргэлж эхэлж байгаа шүү дээ. Том болсон дараа. Агуулсаа нөмтөөр үргэлж эхлэхэд тэр захиа алга болсон байсан шүү дээ. Сайн маад. Тэр нь бол анхныхаа хайр маань бол одоо ингээд үргэлжлээ явж байгаа. Тэгээ анхныхаа хайртаа бол 5-р ангитай захиа биччихсэн. Тэгээд 18 нас хүрээд үерхсэн байдгийм аа. Тэгээ би угаасаа 18 нас хүрээл хүнтэй ирэх гэж ямар ярьдаг гэсэн тий. Тийм л. Одоо би сайн сонссон байна. Тийм үү би 18 нас хүрснийхаа дараа л хүнтэй ирэх гэж аяг хэрдэгс хүмүүс намайг яа хүнтэй ирдэг ингээл асууад. Тэгээ тэр ойгоор чинь гэтээ айгүй сонин би 5-р ангитай ингээд Арид ингээд хальт crashсан байгаа штэ. My new crush гэж мэгэл заяа. Тэгээд crashlал нэг захиа бичсэн штэ. Тэгээ Ариг олон тухайд төгсөө авцаахгүй юу? Намайг дөнгөж crashlгингүүд. Тэгвэл яалтчгүй ингээд төгсөө авчингууд би ингээд мартын штэ. Жохоо хөх юм чинь. Мартангуудаа стил нөгөө мейлэрэн тэр сургуульд байсан ивэр байгаа штэ. Ари байхгүй болсон. Тэгвэл мейлэр лүгээ эргээ крашлах хэлсэн байхгүй юу? Тэгээд айгүй олон жил крашлсан. Яа за одоо чи жоохон ярьдаа би тэгж жаад мейлэр ярив. Бид нарт бас амар ярьдаг байсан штэ чи бүр. Йоо би бүр ингээл өмнөөс ч амар догтлоо сонсдог. Тэг би жоохон өрөвддөг байсан. Настара мейлэр гэж явах юм шүү дээ гэж таад би жоохон амар өрөвддөг байсан. Яахгүй ёо.
шинэ хайр дурлал гарч ирээ. Би бол яг ингээд анх хоёрыг үерхэж эхэлсэн штэ. Тэгэхээр чиний тухай жоох ярьчих. Тэгэхэд бол би амар баярлчихсан. Яагаад? Тийм. Үгүй яах вэ зүгээр ингээд тэг гоё хоёулаа ингээд амар гоё хүмүүс тэг ингээд гоё хүмүүс хоорондоо таарчлаад байгаа гэж бодохгүй юу. Яг ингээд би чамаа зөв хүнээ олчлоо даа гэж бодсон. Тэгээд одоо тэрийг ингээд харуулаад явж штэ. Айгу олон жил чи харал та их сургуулаа төгслөө тий. Тэр болтол ингээд хамтдаа. Тэнгүүд ингээд анхны хайр бүтдгүү гэл. Тэр чи яг бас хизээ яг үерхэж эхэлж ийн. Яг хүн болгоных өөр байдаг байхгүй юу? Тийм аа. Магадгүй жоохон том өсвөр наснда үерхэж юм билүү? Тий, өсвөр наснда үерхэж эхлэхээр нөгөө сэтгэл хөдлөл нь гинт дээш доошоо болоод ингээл бие биендээ заримдаа өөрийн мэдлэхүү нөгөө өөрөө токсик хүн биш ч гэсэндээ токсик зан гаргаад тэгээ бие биенээ гомдоосч болно. Тэнгүүд чи бас нэлээд гайг болсон 18. Тэгээ нөгөө хүн чинь ч гэсэн нэлээд том болсон. Тэгэхээр ингээд сэтгэл хөдлөлөө бас хянахтайгаа болсон баа штэ. Тэгэхээр аюу гоё хоорондоо ингээд явчихж байгаа л гэж бодож штэ. Би тэгээд Миллерт крашлаг байхдаа ингэж боддог байхгүй юу? Миллерийн сонирхлын охин бол би угаасаа биш заа. Би тэрийг мэддэг. Миллер нь бол өндөр царайлаг охин сонирхдаг байхгүй юу? Би ер нь жоохон жижигхэн бийтэй штэ. Тэнгүүд бас нэг зүйл нь юу боддог байсан бэлэр Миллер яагаад намайг таах үед би мэддэг байсан бэ гэхлээр насны зүр байсан байхгүй юу? Яаж ч утсан тэр 5 насны зүрхтэй тэр намайг яаж таахгүй би боддог байсан заяа. Тэгсэн чинь хамгийн сонирхол нь одоогийн миний найз залуу штэ. Миллер бараг 10 сараар ах штэ. Тэгэхээр ингээд болно гэсэн үндэ бол болдог л байгаа байхгүй тий. Тийм. Юм болоогүйсэн нөө. Тийм тэгээ яг Миллер крашлж авах хугацаанд бол би ингээ өөрөө гайхуулж байгаа юм сонсогч магадгүй л дээ. Гэхдээ намайг бас зөндөө олон гойж байгаа байхгүй юу? Тийм гэтээ би тэр олон дээр зөвшөөрөгөөдөө одоогүй баярлаг. Өөрөөр хэлбэл тэр олонтой үерхээ үдэл агай баярлаг одоо. Тийм би ч чиний амар баяртай байдаг. Яг л би ч өөрөө ингээд хүнээс ингээд саалж нийлж үзсэн тий. Ингээл би ч одоо хамгийн анх ингээд 5 дугаар ангидаа тэр ангийнхаа найзгаа даван захиа махиа бичээл тэгээ чи тэр захиа ингээд зөөж өгч мөгөөл тэгээл нөгөө найз маань үгүй мөгөөд гисэн юм шиг байна. Тэгээ тэрнээс олж сайн амар гоо нэгэлжсэн. Гэтэ тэр 5 дугаар ангид тэр үед бол айгу хөнгөн тэр үед айгу хэцүү. Гэтэ ингээд одоо хөнгөн гэж. Тий одоо бодоход хөнгөн тэгэд нэг жилийн дараа зэрэг хөнгөн болцсон юм. Нэг тийм олон жил бодоогүй. 3 сарын 5 байлоо. 3 сарын 3 сарын 5 байсан. 5 байсан тий. Яг ингээл би ч тохойд угаасаа Миллерт амар захиа бичдэг хүүхд байгаа шүү дээ тий. Тэнгүүтээ би ингээд чам ингээд лааж өгч мөгөл тий. Чи энийг ингэж бич мэж гэж. Хоёлаа баг хамтж яэстэй тий. Тэг чи бичсэн л тий. Тэг би чамд ингээд юм шүлэг мүлэг ихстай гэл. Тэгэнгүүтээ би тэрийг нь одоо чиний крашт хүргэж өгч байгаа шүү дээ. Тий. Яа тэг чи нөгөө краш чинь шууд үгүй гэл тий. Ерөөсөө тэд боддгоо тэр краштай үерхээ гүнчэлсэн. Тэнгүүтээ би юм сайн байдал ороод тэнгүүтээ би ингээл чамраа очиад хэлэхгүй юу. Яна чамцаа ингээд үгүй гинэ гэдгсэн чи бүр амар уйлаа. Би бүр амар уйлаа. Тэр чинь бас ингээд хүнд амар шок юм байгаа шүү дээ. Тэгээ би гол ингээд юунд амар уйлсан бэ гэхээр ингээд би ямар тэнэг байдалд орчоо. Одоо маш яаж царайг харнаа л гэж уйлжсэн. Бас тийх ахтэй өөр ингээд дарааруулж тавьсан. Тэгэл одоо яана гэл. Тэр айгүй хурдан зүгөрлөлттэй байсан нөө. Тийм тий. Ямар сайд бүр тэр тухайд бүр тэрвэрлээд бүр би бүр ингээд би бүр ингээд гим эцэм санагдаад тэгэл уучлаарай чанслаа. Тэгэл чи чинь дөнгөж 4-р анги лөө 3-р анги 5-р анги лөө. 5-р анги байсан. Яг 5-р анги төгсгөл би 7 би 8-р анги байсан тий. Тий. Яг хоёлаа дөнгөж яг найзалж эхлээл. Тэгэл тэрний дараа тэгэж явж байгаад би чи нөгөө 7-р ангида анхаас яг нэг хүнтэй өрхөж эхэлсэн штэ. Тэр чи яг 3 сарын 14-нд байсан бохоо. Тэгээд чин бас яг нөгөө надаас байсан. Тэгээд бас нөгөө их сургуульд орох гээд тэгээд 12 дугаар банк байсан. Тэгэл нэг жоохон өрхөж аваад зөндөө л хэн болж байсан заяа тэр үедээ. Тэр бол яг нөгөө анх удаа миний одоо хүнтэй өрхөж үтсэн хүн байсан гэх юм уу. Тэгээд тэр хүн ингээд их сургуульд ороод би тэр угаасаа салсан. Тэгээд тэр үед бол надад бас нэлээд хэдэн сар амар хэцүү байсан. Би аягуулсан сандаг. Би дандаа уйлдаг. Бүр ингээд
босоод ингээд хичээлээ зүгээр яваад байгаа хэрнээ дандаа гунигтай ингээд би одоо ингээд тэр хүнтэй хизээж тагч уцаар ярихгүй махтаа би одоо дахиж хизээж тэхгүй махтаа гэл ингээд амар их юм ургуулжод бол нөгөө анхных байх тусмаа хүн нөгөө айгүй эмзгээр тэрийг хүлээж авдаг гэх юм уу амар хэцүү дотроос тэр хүнтэй гэл бодсон байгаа штэ салалт гэдэг мдэггүй байгаа болохоор тий анх удаага салж үзэж байгаа тэгээд авигч тэгэд нэг хідэн сар хэцүү байж байгаа л тэгээл нэг флекс гэдэг нэг хөтөлбөр байсан штэ миний явсан тэр мэр гарч ирэл одоо би ингээд өөр юмд анхаарах хэрэгтэй юм байна. Би 8 дугаар ингээд байсан аахгүй юу. Тэгээд одоо би ингээд арай өөр юм бодох хэрэгтэй юм байна гэл. Тэгээд хамаагүй өөр олж ирж байсан. Тэгэхээр ер нь хүн ингээд шинэ зорилго морилготой болоо шинэ юм хийгээд эсвэл шинэ найз нөхдөд найзлаад тэгээ өсвөр насны хүүхдээс тэгээд айгуу гайг болт юмс надад санагдсан. Өсвөр наснд бол тэгжил одоо салтыг давж тулах хэрэгтэй бах тий. Тэгээд тэр нарийн басны яриад явах хөөхтэй айгу эвгүүлсэн тэр үед бол тэр чин яг нэг бас ярьчвал сонирхолтой болов чиний анх үргэсэн хүн чинь намайг олон жил бас гойсон байсан шүү дээ тий тэгэнгүүт чи ингээд үргэчээд надад хэлэхгүй нуугаад намайг гэдэг яа ч гэж бодсон тий тэгсэн байхгүй нуугаад тэгээ би ингээд өөр хүнээс мэдчихэж байгаа байхгүй тэгэнгүүт би бүр амар баярлаа тэгээд амар олон жилийн ингээд ачаа надаас авч байгаа юм санаж байхгүй яашгүй дээ гэж заяа. Тэнгүүтээ би яг чамаа ингээд дотор байрныхаа үүдэнд гаргаж ирж байгаа тохойд би гадуураас явдаг болсон юм баха. Гүчлүү. За мэдгүй ямарчсан гаргаж ирж байгаа л уулзж ирсэн санагч чинь. Чи ингээд өргөсөн мөлөө штэ. Тийм гэл тэгсэн чинь заашгүй дээ. Би амар баярлалаа шүү дээ. Таарыг өргөж байгааг сонсоод. Тийм тэгээл тэгээд яасан чинь нэг бодлого таар чинь салцсан тий. Тэгэл яс чамааг амар хэцүү байгааг санд штэ. Хэцүү байсныг сандгаа тий. Милэн л эйгүү байсан тий. Нилээ байсан. Өсвөр наснда нүг бас туулдаг травмануудын нэг болж бас амар л тулсан л гэж би бодож байна. Би барыг чамааг хараад яана хүнтэй өрхөө хүн болж байл гэж барыг бодсон шүү дээ. Тийм тэгээд ингээд цаахтаа өнгөрөөл зүгээр штэ. Харин тийм тэгэнгүүт би чиний хүмүүс баярлаад байдаг байхгүй юу. За манай сайхнаа ингээд тий яг 18 насны хүнтэй өргөсөн болж тий. Би тэр үед чинь яг 14 настай байсан. Тэгэнгүүт ингээд цаахтаа өнгөрөөл тэг тусам хүн ер нь юм салт малтыг яаж давж тэгс гаргаа өөрөө олоод ирдэм билээ. Би бол тэр үед амар найзуудтайгаа ярьж нэг уйлал, энэ тэнд очиж нэг уйлал. Тэгэл цаахтаа өнгөрөгдсөн. Салтыг ингэж даван тулд юм байна гэл. Би бол айгу туршлагагүй байсан шүү дээ. Хүндээ өрөхгүй байж агаад. Тэгээд нэлээд том болсон дараа хүндээ өргөж үзэж байгаа шүү дээ тий. Тэгж яхаа бас л нэлээд асуудал надад тулгарч ирсэн шүү дээ. За тийм анхны өргөл ингээл анхны яригсан шүү дээ. Тэгмэд анхандаа бол ингээл битээр муулцаад нэг хальт мал салж исэн тохиолдол байдаг байхгүй юу? Битээрийн саллал их удаан үргэлжлэх юм нэг 7 хоног моног 10 хоног моног үргэлжлэх. Тэгмэд би амар ингээл салсан надад амар шаналдаг заяа. Бүр ингээл амьсгалж тохиолол үнээр стенэрэнд бар нулимсандаа ингээл баг ингээд живж байгаа юм чинь бүр амар хэцүү. Хоолны зуршил байхгүй болол тээ. Тий, юу ч идмээр санагдал, хинтээ юу ч ярмаагүй санагдал, юу ч хиймээргүй санагдал. Байдаг юм лээ. Гэтэ тэгсэндээ нэг юу адаг хийх хэрэгтэй юмнууд л хийгээл идэл та одоо хичээлээ явах хэрэгтэй бол явдаг тий. Илүү их хийх хэрэгтэй юм шиг илүү хийх хэрэгтэй юм санагддаг. Тэгээд би ингээд бодож байсан байхгүй юу? Магадгүй эртний хүмүүс энүүгээрээ ялгаатай юм болов. Ингээд эмгтээчүүд ингээд одоо сарлаа гэж бодоход бүр ил амжилт нөрөх магадaltaй. Бүр ингээд тэрнээсээ ингээд гарч чадаа тий би заавал хөшөөл амжилт төрнө би заавал мөрөөдлөө өрнө явдаг. Магадгүй зарим тохиолдолд зарим ирчүүд магадгүй бүр унцдаг ч гэж болох юм. Бүр одоо насан турш хүмүүсийн хувьд яриа л л та. Ер нь яг яагаад бид хоёр салж ийн вэ? Яг ямар шалтгаанаас салж ийн вэ гэдэг чинь энэ зур анхны салтч биш. Ер нь салтан дээр айгуу чухал. За энэ хүн угаасаа л надад тохирохгүй хүн байсан юм байна. Магадгүй тэр хүн тий ингээд чамтай яг чамаа хүндэтгээгүй ямар нэг үйл хийсэн байж болно тий. Тэр үед бол өөр өөрийгөө сонгоод тий
өөрийнхөө төлөө ингээд шийдвэр гаргачвал бас нэг салтын дараа нэг шаналаад тэр хүнийгээ бодоол гуниглаад байдаг юм санагддаг байхгүй юу? Тэртээ Би яг тийчл авч гарч байгаа. Давж гарах. тийм тэрнээс ингээд Манай нэг ихчүүдийн үеэлэгч тэгээ хүний имийг шүүд ярих нь цаашаа. Гэхдээ зөвөр яхад салалт ярьж байгаа дээр ярихад нэг хүнтэй өргөдөөс ахгүй юу? Тэгээ тэр нь жоохон popular хүн. Тэгээд нилээн гайгүй ирэхэд явжсэн чинь ингээд нэг өдөр уулзсан хотод биш чамгаар амьдарч чадахгүй матахгүй гэл ярьсан байл та. Тэгэнгүүтээ маргааш нь шууд салыгаа салсан гэсэн. Тэгэнгүүтээ өөрөндөө өргөцсөн гэсэн. Яа, тийм хүмүүс бас байна. Гэтэ тэр хүнд бол баялж байна. Ядаж нэг өдрийн дотор тийхгүй ингээ те өө би чамгүй бол амьдарч чадахгүй хойлоо үерхий гээл бүр тэгэж үерхчээд. Тэгээд амар ингэж явж яснаа гинт бас өөр хүмүүс даад явчвал амар хэцүү бах те. Нэг өдрийн дотор тэгсэн нь одоо бас нэг өдрийн бодол марч юм шиг. Зүгээр нэг хилчээд нэг өдрийн дотор салсан уу? Бодлоо өөрчилсөн үү? Тийм тэр нь жоохон тоглоод исэн юм ааш. Жоохон сони те. Баяр сонирм байгаас дээ. Үүнэл үрхэд хэдэн сар болцсон байсан байхгүй юу? Тэгж яхтаа үрхэд хэдэн сар болцсон байсан. Тэгж яхтаа ингээ манай их төрөж уулсан гутаа би ч ямар амьдарч чадахгүй мадахгүй гэжсэн. Тэгэхэд маргааш нь салцсан гэсэн. Тэднээс манай их ухаалж магаалаад амар депресс орж байсан байхгүй юу? Тэгээ би ер нь тэрнээс болоод салтаас нэг жоохон айдаг болсон. Яна тэгэл бензин одоо жоохон бага бодлоо хилэл та жоохон бахта бодчихсон бодлоо. Би ингээд хүнтэй өрөх юм бол яасан салахгүй те. Яаж байгаа л гэрлээ. Нэг хүнтэй өргөөл тэрдээ гэрлээ дуусандаа л гэж боддог байсан за. Тэгээ одоохондоо тэгэл явж илээ мэдхгүй цаашдыг болохыг мэдхгүй лээ. Гэхдээ ямар ч тач ер нь салалтыг ер нь мэдэрмээргүй л санагддаг. Тэг хайлт мэдэрч үзснээ болвол эргээ бодохоор айгүй хэцүү байдаг ер нь бол. Гэтэ магадгүй нөгөө жоохон том болсоо дараа ингээд өргөсөн болохоор илүү нухацтай сэрээ сандсан. Тэг илүү одоо хайртай болцсон гэх юм уу? Одоо чи ингээл түрүү ярьж штэ анхны захиагаа өгвөл тухайд байгаа нэлж аал болцсон гэл те. Хэрвээ өсвөр наснд байсан бол бас магадгүй арай хөнгөн тус байсан байж магадгүй л юм. Бүр амар тэр үндэ сайн биш мэжтэй зүгээр л өрхөж үзье гэж байгаа л өрхөж үзэж байгаа л салж үзвэл бас нэг өөр л хальтаа. Гэтэ хавдээ хүн болгон заавал ночиг байх албагүй. Тэгэл үргээл салаал магадгүй тэгжитэл бас өөр тохирох нь олж болно шүү дээ. Магадгүй ингээ үргээс болоод ингээд явснараа ирээдүйд ингээ өөрт ч уучрах муу сайн хүмүүсийг ялгаж сурна. Муу хүмүүсээс өөрийгөө хамгаална гэж бодож явах хэрэгтэй. Тэгэхгүй бол мэдгүй ингээ яваад байдаг байхгүй юу? Яг л тэр чинь ингээл анх өсөг сурж байгаа тэг ялгаагүй шүү дээ. Хүнтэй үерхэн гэдэг чинь яг чиний сэнслэн чиний 18-тай байх чинь бас нэлээд түлхэц болж байгаа одоо тэг арай илүү давуу тал ч гэсэндээ чи бас үерхлийг мэдэхгүй л байгаа байхгүй тий. Тийм шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр бас айгу чухал. Гэтэ би тэр яг хамгийн анх ингээд тэр анхны хайр гэж боддог байсан тэр хүнээ. За анхны краш чинь тэр нөгөө манай анги хөлтөлөг тэр анх үргэж үзсэн хүмүүс маань ингээд бүр дараа олон жилийн дараа би ингээд зүгээр итгэцэн явж байгаа байхгүй юу? Ерөөсөө ингээд за тэр үедээ ингээд битээр угаасаа ингээд тэр хүн сургуульд орсон гэл би миний сэтгэл санаа айгу зүгээр болсон. Зүрх сэтгэлд ямар нэг шарах байхгүй. Тэгсэн байхад ингээд тэр хүн өөрөө гимшдэг байсан юм уу яасан эсвэл хотлоо миний хажууд гимсэн юм шиг дүрсэд юм уу би мэдэхгүй байна. Тэгэнгүүтээ ингээд тэрэндээ амар гимшдэг. Одоо бараг тэрийгээ ингээд засмаар байна гэл амар тийж ярьдаг гэсэн байхгүй юу? Тэгэд өөрөө үнэхээр тэрийг дотроосоо чин сэтгэлээсээ бодоод хилээд тэгэд хариуцлагатай байж чадахгүй ээжиж бүр ингээд тэгж хилээд байсанд нь болох гэдэг юмдаг хин чашаа чаавастаа л гэж боддог. Бүр сүүлнэ гэсэн үг шүү дээ. Тийм бүр сүүл нь ингээл чамаа тэгж гомдоосондоо амар ингээ юм боддог тий. Бараг одоо чамааг хайрламар байна тий. Бараг хөтлөө хайрламар байна. Хүн хөтлөө бараг хайрламар байна гэл ярьж байгаа шүү дээ. Тэг чам бас эмэгтэй хүний зүрхэн нэрээ гэл бодъё шүү дээ хүн чинь. Нэр энэ хүн яа тийм бол гэл тий. Тэгэнгүүт өөрөө тэр үгнийхаа одоо хэлсэн үгнийхаа хариуцлагыг дааж чадахгүй юм байж ич хамаагүй хүн сэтгэл хөдлөөр өөж автаж ярьд юм уу? Зүгээр ингээд хамд нь орж ирэхээр ярьчт юм уу мэдхгүй. Тэр нь үг гэдэг бол бас айгуу чухал шүү тий. Тийм шүү дээ. Тэгээ би бас
бас хөвгүүдээс боддог л доо. Миний анзаарч байгаа ингээд ном тохиол уншдаг байхгүй юу? Тэгээ ном тохиолоор гарч байгаа ингээд эрэгтэй гол дүртэй юу байх юм бол зохиол ах юм бол айгу үнэн ч яадаг заяа. Би ийм амар шат өөр юм ярих чашаа за. Эмэгтэй гол дүртэй болохоор 2-3 зэрэг сайн болоод идэв. Бод амьдрал дээр яадаг бол Эсвэл бод амьдрал дээр яадаг бол те. Гинт амар сайн чамайг ирж хат хийж бодогдоод. Аха. Гинт санаа тийм бодогдлоо гэхгүй. Янз бүр л байдаг бах. Яг Бод амьдрал тийм байдаг болоо ингээ хоёр хүн ингээд зэрэг сайн болоод. Одоо чиний бодлоор ингээд одоо нэг хүнтэй үргэлжлэж нөгөө өөр хүнийг popular хүнийг crush гэдэг бол байдаг зүйл байхгүй зүйлөө. Одоо crush гэдэг ч юм бүр тийм амар crush гэхээс илүү зүгээр л нэр энэ амар дайжгүй шүү гэл зүгээр тэгэж хөнгөн байдлаа бодно ухаас бүр өдөржин шүнжин бодоол ингээл юу муурн байн ингээл орж харж мараал тэр бол жоохон байж димэл мухай санагддаг. Хүнтэй үргэлжиж тэгнэ гэдэг бол жоохон димэл санагддаг. Хөнгөн байж болно шүү дээ те зүгээр л. Нэрийн миний crush гэл ингээл тоглоом шоглоомор ярьдаг те. Чи юу гэж бодож байна? Найз нь бол ингээд өөр дээрээ л бодож байгаа шүү заяа. За. Найз нь бол ерөөсөө тийм байхгүй байгаасай л гэж боддог юу. Аха зөв штэ. Тийм зөв. Одоо жишээлбэл одоо миний найз залуу натаа үргэлж амарлаасаа нэг popular дуучин ч юм уу crush-лал те. Энэ гоё дуучин шүү. Би энд амар дуртай гэл. Тэгэх юм бол хэдий би тэрэндээ хардлаа гэд юуч болохгүй ч гэсэндээ жоохон эвгүй мэдрэмж төрөх бах. Тэг би бол харилцаан дээр хамгийн чухал зүйлийг би үнэнч байдал гэж боддог байхгүй юу? Яагүй нэ. Ямар ч харилцаан дээр найз нөхөд бай, эцэг их үр хүүхдийн харилцаан дээр ч бай. Тэ хамаар дурсалж байсан ер нь үнэнчлэх хэрэгтэй. Хамгийн гол чухал point чухал төлхөр гол зүйл нь үнэнч гэдэг зүйл дээр л би айгу фокус өгдөг байхгүй юу? Амлсандаа хүрдэг тий. Тийм амлсан бол амлсандаа хүрдэг. Нэг ингээд ихтгэл алдаад нэг жоохон сэтгэлд ингээд сэв сүн гэж ярьдаг штэ. Тэгэх юм бол дахиж итгэж чадгаа болчдөг. Тийм төрлийн хүн болохоор ер нь үнэнч байдлыг өгдөг ч. Тийм болохоор хөнгөмч хүнд ч ер нь бол тэгэл краш гэж боддөө штэ. Тийм. Яг зөв ингээд хүндэлж одоо хин нэг одоо яаж ялаа штэ тий. Тий хүндэлдэг тий. Инээр дундах хүн шүү. Тийм мундаг хүн шүү гэд бодоо халаас нэг өөр ахгүй. Тэгэхгүй арай өөр нүдээр хараал те энэ өстой гоё битэй шүү, гоё халаатай шүү гэдэг ч юм уу. Тиймэрхүү хүн одоо emotional cheating юм билүү бид нар мэдэхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Хувь хүний ингээд дүр төрх рүү focus crashing гэдэг бол ер нь жоохон байж болшгүй л зүйл ах гэж бодож байна. Дэрэгтэй хүнээс хүндлэхгүй нэгсэж. Хэрвээ ингээд single level асаад болно шүү дээ. Хинт ч хідэн ч удаа crashlаа шүү дээ. Өссөн хүндээ crashlаа, өссөн хүний хайрлал явж болно шүү дээ. Тэгэхгүй single биш professionally харилцаанд орсон тохиолдолд бол ер нь ямар ч байдлаар зүгээр өөр хүний талаар бодох нь ч гэсэндээ ер нь нэг тийм сайн зүйлч биш л ах та. Тэгээд ингээд текст бичих те. Тэнгүүд хүмүүс одоо physically очиод ингээд тэрэл үнсэл ямар нэг юм болохыг одоо хууралт гэж одоо бол тэгж бас бодох нь гайг болсон юм билэ. Тэгж хүн тэр хүн чаад бичээ тэгж байгаа л бол бас л өөрийн чинь сэтгэл зүйн үед ингээд хуурж гинаа л гэсэн үг юм бол. Тийштэй би бас тэгж боддог. Зөвхөн одоо унтаж хүрлцэж л хуурна гэсэн үг биш миний бодлоор. Тэр хүнтэй ямар нэгэн тусгай орчин үүсгээд тэр хүнтэйгээ харилцаа холбоо үүсгэж байгаа бол би тэрийг бол яг хууралт гэж харна. Жишээлбэл ингээд сүүлдийг сонин зүйл гарчиж мэднэс дээ нэг эксэтэйгээ байн холбоотой байдаг гэл. Тийм. Тэрмэр бол надад л агуу таалагдаагүй. Яг тэгвэл өөрөө бүр нөхөртэй болцсон хүн байсан мэлээ шүү дээ. Тэр экс нас хүнтэй тэгжээж ингээд юу гэсэн юм бэ те. Зүгээр л сар болгон уулзч кофе уудаг ч яах шиг экстэйгээ кофе явах надгаа. Найзуудтайгаач кофе ууж чадахгүй. Найзуудтайгаач кофе ууж чадахгүй шүү дээ сар болгон. Тийм ярьж байгаа хүмүүсийг бол би бол ойлгодог. Би тэрийг эргчлөө мөлөө гэж юусаа харддаг. Би жоохон уламжлал сэтгэлгээтэй хүн л дээ. Гэтэл
Тийм хичнээн задгай одоо тэр хүн чинь өөрөө ингээ Европт амьдардаг. Тэрийг амар яриадсэн шүү дээ. Европт амьдардаг хүмүүс өөр байдаг энэ төрөл. Тэгэхэд л бас үгүй л ахгүй. Бүгдээрээ л адилхан л зүйлийг Хүн л мэдэрч бас байгаа хүн тий. шүү дээ. Тийм Ямар ч хүн. хичнээн culture нөлөөлдөг ч гэсэндээ яг ингээд ийм хосын харилцаа ийм дэр нэг тийм том байр суурь эзлэхгүй байхаа яг Европ ч вэ, Аз ч вэ, Америк ч вэ тий. Тийш дээ. Ганц би бол хамаагүй зааш тий. Ганц би бол заагаад нь уунгаад нь тэр хүний л дорын асуудал гэж би яг боддог. ингээд харилцаанд ороод ирэхээр хүн амар хариуцлагатай байх хэрэгтэй, байх амлсандаа хүрэх тий. Үнэнч байх, тий худлаа ярихгүй байх гэлзэндөө л юм байна. Хоёул ер нь хосуудын талаар нэг яриулах гоё юм байна тий дараагийн удаа. Тийм байна тий. Тий тэгвэл амар их юм ярих юм байна. Ялч нэг миний анхны яригдчих чинь нэг одоо үргэлжлэж байгаа болоод байгаа болохоор ийш орж ирэл энэ л даа гэхгүй. Яг зөвөр анхны крашээс анхны хайр гэж нэрлэхээр гэхдээ ямар ч нэг харилцаа холбоо үүсэж байгааг болохоор. Гэхдээ ингээд би яг 12 дугаар ангитай байлуу. Тэр анхны краш штэ Миллерийн талаар хүмүүс мэдсэнийг мэдчихэд би бүр яг амиа орломоор санагдчихсан шүү дээ. Хамгийн гол нь ингээд би хэлсэн шүү дээ. Би ингээд найзтаа зэрэг ингээд Миллерийг крашлаг байсан гэд. Чин тэр найз маань хүмүүст ер нь хэлсэн байсан. Хүмүүс жоохтой нэг найзлаатай болоо тэр найзлаатай хэлсэнгүй. Тэнгүүд тэр найз маань найзлаатай хэлсэн. Тэнгүүд найзлаа нь тэгээл мэдээж 90 тойрныхаа хүмүүст хэлнэ шүү дээ. Би бүр амар драматсан юу. Тэгэл шууд нэг хүн хурж ирэл чи Миллер сайн юм уу? Яа би бүр ингээд тэгэл явчихсан юм чинь. Би өөртөө тэрийг хүн мэдчихээн гэж бодоагүй. Өмнө нь ингээд яг тэр энэмэнэ ингээд хари мари олон уншсан байгаа штэ. Тэгээ тэрийг би мдэггүй байгаа штэ. Тэд нар уншаад мэдсэн гэдгийг тэд нар ингээд нууцсан байгаа хгүй юу? Тэгмүүд хэдэн жилийн дараа заяа бүр хэдэн жилийн дараа болж байхад манай тэр найз одоо крашлсан найз маань найзлуудаа ингээд тэр хэрэг зэрэг крашлсан штэ гэж хэлсэн болохоор би найз амар урам хуурчсан. Тэгээд яа бүр үнэхээр амар л байдалд орж ирсэн. Тэгээ би 11-р ангид 10-р анги байгаа хгүй тохой тий. Тэгээ 12-р ангид болохоор бүр ингээд хүн болгомоор мэддэг болсон. Яа хүн болгомоор мэддэг болсон байсан. Тэгэхээр би одоо метр анхны краш өөрөө мэддэг л би боддгоо. Тэгээ адаарч тэгээ одоо бас хугацаа өнгөрсөн болохоор гайг бах тий. Тэгээ одоо бол зүгээр. Тохойд мэдэрчсэн мэдрэмж нь амар байсан. Тэрийг би ерөөс эзэж мартаж чаддгүй. Ер нь хин нэг ингээд нэг сайн ингээд тэрийг ингээд нуугаа ажил нөгөөх нь ингээд өөрийнх нь зөвшөөрлөгөөр цацагдсан байгаа тохиолдол угаасаа тэгэл ямар ч хүнд тусна л та. Тэгэл би хаахандаа үгүй гэж хүргээд идэгснээ сүүлдээ нөгөө нэг одоогийн найзлаатай өрхөж эхлээд тэгээ тэрнээс хойш би айгүй чөлөөтэй хэлдэг болсон байсан. Тийш би крашлаг байсан шүү дээ. Тэгэл би нөө битсэн хэдэн жилийн турш битсэн хэдэн зуун захиа байгаа штэ. Бүгдийн гараа хайжсан. Тийм. Тэр бас амар хөнгөрсөн баха. Тийм айгуугаа өнгөрсөн. Ер нь ингээд тухайн ингээд харилцааг дуусгая гэж бодож байгаа л нэг санагдуулах зүйлсүүдийн алга болгох хэрэгтэй төлөвний тиймэрхүү юм би ингээд ядаж ахгүй уншижсэн ч гэлөө сонсчихсан. Тэнгүүд ингээд тэрнээс хойш би юу яд болсон. Ер нь ингээд хаях хэвээр байна те. Мартел гэж бодож байгаа бол бицэн бүх юм хаях хэвээр байна гэж эхлээл захиануудаа яал тэгэл дараа нь гэл надад нэг тэр хүн чинь нэг жоохон чихэр мэхэр үжээс ахгүй нэг удаа. Тэгвэл тэр хаасмаас нь хатгалдаг байсан. Тэр би хайдаг байсан. Чихрийнх нь үлдэгдлийн хадгалсан заяа. Тэгж мэйгээ. Тэгээд магадгүй тэр хүн намайг өөрт нь сайн байсан гэдгийг мэдснийхаа дараа бас жоохон ашиглах гэж үтсэн юм шиг зүгээр хайл надад үрдгийг сансан. Гэтэ өгөөч магадгүй. Надад нэг чамд төрсөн мэдрэмж нь л тийм шүү дээ. Тэг санагдсан. Мөнгө төгрөгтэй хэлээл нэг ч мэгчтэй хэлээл. Тэгээ бутаад өгчээсэн л та. Тэнгүүд зөв нэг хүн хэлсэн байхгүй. Угаасаа Миллер
бихийгээс гохом бол бихий эзэж өвөө гэж хэлэхгүй штэ гэж нэггүй тэгж хэлээсэй. Тэнгүүд яг тийм мэдрэмж нэг хальт төрчихсэн. Гэтэ яг хуу тэр бол зөвөр миний л бодлоо л доо. Тэр хүн бол хизээж тийм бодоогүй гэдэгт би итгэлтэй байна уу? Үгүй тэр хүн бол тийм хүн бодгоор ч юм биш. Нэг мөв төгрөг нэг ч мэгчийн дээр нэг тэгээ тахаар хүн биш үү те? Биш. Зүгээр би тоод эмзэг гэсэн болохоор зүгээр тэгж нэг надад тийм мэдрэмж төрсөн. Тэгээл байхгүй болсон мэдээ. Тэгээл бүх захиануудаа бүх хадгалсан жижиг сажиг юмнуудаа хаяал тэгээл шинэ хайртай уулзрал явж ин да. Одоо бодохоор сайхан л өөрхөн л гэсэн. Миний өмнөөс бол гоё л. Тэмээс ч гэсэндээ одоо гэсэн ирээдүйд гоё төвчрөх үү? Тийм би тэрэнд бол итгэдэг. Хүн одоо тэг өнгөрсөнд ямар ч хүнтэй уулзраад ямар ч харах одоо амссан байж болно. Тэгээ хүн болгон эдгэрдэг. Тийм шүү дээ. Гэтэ яг би яг хамгийн сүүлд яг бодсон л доо. Яг би сэтгэл зүйч асуужсан байхгүй юу? Би эдгэрэх болов гэсэн чинь сэтгэл зүйч эдгээр штэ. Эдгэрлэхгүй яадгийн цаг хугацаа хэрэгтэй тий. Эхлээд хүнээс асалж болж байгаа өөртөө цаг өгөх хэрэгтэй юм лээ. Нэг сайн мөр хугацаанд гониглах цаг тий ингээ уйлж мөлмөр бол уйлах цаг. Тэгээд тэрнээс хойш шалтгаанаа л мэдсэн юм чинь тэгэл өөрийгөө өөдөнд татаал явчихвал амьдрал улам гоё болгол гоё хөнгөрөөл угаасаа тэгэл уулзрах хэвээр хүн ингээл амьдралд чинь үлдээл байж л байдаг хамтдаа. Тэг явах хэвээр чамаа зааж өгөхмаа зааж өгөөл тэгэл яваад байна. Одоо ингээд танай одоо найз залгуучин ингээд тэ хоёрыг хараад хахад яг л та хоёр ингээд би бинтэй гоё одоо хүртэл ингээд байгаад байна гэдэг чинь магадгүй та хоёр амьдралд би биний амьдралд байх хэвээр хүмүүс ч юм лөө те. Шүү дээ. Яг уу тэгэл би чи ингээ яваач мэдгүй 18 настай та өрхөж хэлээ штэ. Тэг би одоо 20 гарсан. Тэг одоо ингээ 6 жил болж байгаа штэ тий. Тэг энэ дундаас өчнөө л юм болсон л илгүү дээ. Тэр болгоныг ингээл хамтаа туулаад тэгэхгүй нэг жижиг юм болонгууд тэн дээр амар том шалтак үүсгээл. Тэгээд тэрнээс бодлосон ли чи бараг саналээ. Тэг юу гэдэг чинь те тэр мэр бол зүгээр л амар инээдтэй л санагддаг. Зүгээр худлааны шалтак хэлээд байгаа юм шиг те. Тэгэл за ийм ер нь өөрөөс ч ингээ явах гээд байгаа хүмүүсийг зүгээр л за гэл явуулсан л зүгээр. Угаасаа хүнээс хайр халамжийг гуйна гэдэг бол угаасаа бүтэхгүй. Тэрсээ би бас тийж бодож байгаа. Тийм. Үнэхээр чинь угаасаа хайр болсон бол явуулах хэрэгтэй. Асуугаагүй байхад ирж явах хэрэгтэй зүйл ихгүй юу те? Хайрыг гуйж болдоггүй гэдэг шүү дээ. Тийм. Тэгээ зур сурах хэрэгтэй юм асуурал авах юм бол угаасаа л байж идэг гэсэн үг. Тэгтээ хоёлаа яг дөнгөжл хайр гарсан хүмүүс л анлаа. Гэтээ яг тэгээд өсөн насанд туулсан юм гэдэг чинь бас айгүй чухал шүү дээ тий. Тэрийг ингээд бас хуваалцаж чадаа баяртай байна. Тэр бас нэлээд нөлөөлд юм аа бас. Би нөлөөлнө тий. Одоо жишээлбэл би ингээд нэг хүн крашлал тэгэл миний бүх амьдрал баг ингээд эргээ явцмаас тий. Ерөөсөө хүнтэй үрэхгүй явж маваал тий. Тэнгүүтээ нэг сонголт хүний амьдралыг бас амар эргүүлээл аждаг. Сонголт бол бүр хамгийн чухал. Яг өөрийн чинь сонголт. Тэр бол амьдралыг чинь яаж ч эргүүлж болно. Тэгэхээр яг бас зарим хүмүүс хандаж л зарим хүмүүс ингээл нөгөө хүн рүүгээ амар хадаад байдаг юм санагдахгүй юу? Тэр тэгсэн. Тэр намайг би тэрэнд амар итгэсэн. Эсвэл тий одоо би шилбэл хүнд гомдож олно штэ. Тэр хүнд би амар итгэсэн. Тэр хүн намайг ингэсэн. Тэр хүн намайг одоо хуурч мэхэлсэн ч гэдэг юм уу юу гэдэг чинь тий. Тэгэхээр тэгж бодохоос илүү би өөрөө тэр хүнийг амьдралдаа оруулах сонголтыг хийсэн шүү дээ гэд өөр дөрөв төвлөрөхөөр дараагийн удаа би зөв сонголт хийшгүй хүн боддог байхгүй тий найзаа. Би чамайг бол амар зөв сонголт хийдэг л гэж боддог амар багаасаа бүр тий. Чи ингэ сэтгэл хөдлөлт авталгүй амьтантай үргэлж үзмэр санагдал үргэлж тэгсэн ч гэсэн ингээд амар тууштай би явж чадсан байхгүй. Би бас чамайг буруу зүйл хийсэн гэж ерөөсө боддгоо штэ. Чи болвол ингээд би чамд юу нэг атаархдаг гэсэн. Яа нэрээ ингээд ийм туршлагатай байсан болоо тий. Ингээд тэр ингээд асуудлууд үүсэнгүүт намайг цаамыг хэлж өгөндөө. Гүнэрээ айгүй мэдгүй зүйл байх гарангууд ээж
Гэт яалч хүн биеэрээ тулсан гэдэг чинь өөр юм билээ л дээ. Би Ингээд сэтгэж асуудал аваад ярингууд нэр яг тэгдэж штэ. Яг тэгдэг те гэл ингээд яриад тэнгүүд би бас чамайг одоо анхныхаа хайртай үргэсэн, хаягдсан тэр нь бол чамд бол аюу гоё ч явах те. Ямар ч зүйлсийг торчлол бол илсэн гэж би бодож байна. тий. Ер нь бол тий. Тий. Би бас тэгж бодож байна. Тий одоо бол тэгээд гоё одоо магадгүй үсэнс нөө үрхэд үзсэн дээр ч те үрхөл өөрх. Одоо гол нь хийлээ зараа тогтоогоол. Тий. Яагаад гэвэл чигтэй хүсээгүй жирэмсэл юмшлгээл зөндөө алах асуудал байна шүү дээ. Тий. Тэгэхээр хийлээс мараа гол нь тогтоогоол. Тэгтээ гол нь хүнтэйс үрхэд үзчих зүгээр л юм шиг санагддаг. Гоё дурсамж бүтээж ч олон дараа бодоход нэрээ ингэж ээж илээ тэгж ээж илээ гэл те. Тийм би ингэж жилээ тэгж жилээ гэл те. Манай чанцаа шиг гоё ингээ хүмүүстэй үргээд дурсамжаа бүтээж илнэ. Эсвэл наа чиг ингээд балаарч явж байгаад нэг хүнтэй бас очирсан жаа. Тэр ингээд хоёр өөр эсрэг юунууд аахгүй одоо туршлагууд гэх юм уу. Гэтэ аль нь ч зөв биш, аль нь ч буруу биш. Хоёлаа л Хүн үзэх юм үзэл яв. Тийм. Эрт оройгүйгээс үзэх юм үзэл явдаг юм билээ. Тэгээ одоо ингээд ирээдүйд хүнтэй амьдраад тэгээ нөхөр мөхөртэй болоо тэгээд ирэхээс бүр шал өөр болох. Тийштэй. Одоо тэгээд бас л өөр болох. Тийм амьдралыг мэдхгүй болохоор ярьж чадахгүй л байна л да. Тийм. Ээжүүдийн подкаст гэж сууж байгаа. Яа, хоёлаа 30 гараад бараг тийм хийх юм шүү. Манай нөхөр ингээд манай хүүхд гэж вэ. Харин тий. Ой. За гоё л яллаа шүү дээ хоёлаа. Тэг чиний крашийн талаараас дахиад сонсоход гоё яллаа. Намаа жоохон бахт амар их ярддаг байсан болохоор яг тэр үе аягүй санаанд орлоо. Дивч маш тэглөөл чайлалбоо. Тийм болохоор би чамд хэлчих би чамайг амар өрөвддөг байсан гэд. Тийм байсан нэр гин ингээл орондоо хөвтөж байгаа. Гинт уйлал ёо бүрэн солиотой. Яасан бэ гэлээ санаад байна. Тэгэл би баргуудахгүй өгөх байхаа гэж би хэлж байгаа амар эм байсан. Ягтай дэл хүний л амьдрал гэхгүй юу? За би чамаас нэг хөвчлөлээ асуу заяа. За 3 секундэд хариулаарай за. Гэтэ энэ холбоогүй штэ. За. За хөвчлөлээ гэх нь цааш юм дээ. За чи үлгэрт гардаг гүнжтэй өөрөө зөрчил аль гүнж гэж өөрийгөө боддог бай. Цусангоо. За яагаад? Би ер нь багаас л өөрөө цусангоо гэж боддог гэсэн заяа. За. Яагаад ч зүгээр ингээд цусангоогийн өвс нь ингээд миний баг байхад байдаг гэсэн өвстэй амар адилхан байхгүй юу? Тий. Тэгээд ер нь багаас цусангоо гэсээр агаад. Тэгээ одоо утасныхаа хойдолд бас ингээд дүүгээсээ гуугаад ингээд цусангоогийн юу стикер наацсан заяа. Юу хөөр. Тэг надаас бүр цусангоотой ингээд юу байдаг заяа хүүдий байдаг заяа. За. Тэгээд хүүхдтэй болохоор хүүхдэд цусангоош нэр өгд юм уу? Гэтэ яг бас яг зан чанараараа ингээд бодоод үзэх юм бол гүнжгээ бодоод үзэх юм бол сайн мэдгүй байна. Ерөөс бодож үзэж байгаа юм. За тэгвэл чиний хувьд би чиний таачих уу? За. Гүнж эзтэй те ер нь бол гүнж. Лусын дагнаа. Зөв. Лусын дагнаа. Үгүй ээ. За тэгвэл би дахиад нэг таачаа. За. Нойрсож би гүнж мөн ч лөө. Би бүгэн тэрийг хамгийн түрүүнд тэрийг бодсон шүү дээ. Тий. Авророо дайгуу дуртайсэн шүү дээ зэн. Тийш дээ. Яг тэрийг авророо гэж боддог. Лусын даган байж болно. Лусын даган ихтэй жоохон жинхэнэ үлгэр нэгтэй бүх үлгэрүүд нь амар л та. Гэтэ зүгээр жоохон гонигтай санагдаад байдаг болохоор. Би ингээ хүний төлөө амар тэгэж sacrifice хийж чадах юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Өөрийгөө золиослчтэй ингээл чинь хоолоо молгоо өгчтэй шүү дээ. Хоолоо өгөөлөө. Тий. Би бас чамайг хин гэж боддгоо бас хэлмээр санагдаад ах юм. За. Чи яштэй те. Би чамайг Рапунзель гэж боддог байсан. Рапунзель чинь уртстай тий. Тайвар уртстай нэг цавхаг торигдоод
Тэгээд нэг хулгайч гарч ирээ авардаг. За мэдгүй би үзэж байгаагүй шүү дээ. Үзэж байгаагүй нэг хулгайч гарч ирээд Рапунцелийг авардаг байхгүй юу? Тэгээд аадлын тоолболоо яваад байдیں۔ Тэгээд яаж чамайг би Рапунцел гэж ямар боддог вэ? Рапунцел чинь эргчлэн дуртай. Тэгээд нэг амар зоригтой бас алхам хийдэг. Чи ер нь айгүй зоригтой штэ. Гэл хүний газар тэгэл ганцаараа явж байгаа л тий. Би чамайг Рапунцел гэж бас боддог байсан. Сэний дээ. Харин тий. Тийм. Тэгээ авраараа бол яг тэгэл багасаа л бүр авраар гэж бодсон. Эффект амар нойр ихтэй. Тэр нойрсож би үнжин ч бас төхөлөх гэхгүй юу. Нэр чи бүр амар. Би бас айгүй нойр ихтэй хойл өрн амар тустай. Ой чи гайгүйсэн ма сүүлд л нойр ихтэй болчихсон. Харин би ч мэдтэй их тусдаг шүү. Чи чимээ их тусаал амар. Найз нь бол шүний амьдралтай хүн шүү дээ. Одоо чи ингээд өдрөөс би ингээд одоо чимтэй шүн нэрж шít. Харин Яа за тэгээ одоо гоё л лээ. Тэгээд үлгэрийнхаа ханхүү нартай гэрлэх болтойгоо юу? Болтугай. За тэгээ ямар ч өнөөдөр гоё л ярьлаа. Тийм тэгээ дараагийн сэдв болтлаа. Ой, нэг зүйл хэлхээ мартах чинь штэ. Нөгөө захиагаа илэрэ. Тийм штэ. Битээр энэ хүмүүсээс гоё захиа аваад тэрийг уншия гэж бодсон. Тэгээд бас зөвхөн хойлтнаа өөртөө түүхийг ярьж ахаар тий бусад хүмүүсийн ч гэсэн түүхийг сонсоод тэгээд битээрийн sweetbubbletea78@gmail.com гэдэг мэйл хаяг байгаа. Тийшээ та бүхэн өөрийнхөө захиаг явуулаарай гэж хүсэж байна. Тийм тэгээ битээр гоё орондоо ярилцаад гоё найз шиг тий. Тэгээд байх гэж бодсон. Тийм тэгээд гурлаа ярьж байгаа юм шиг те гоё ингээд яриад үзэл гоё юм болов гэж бодож байна. Тэгээд сэдв нь болохоор гоё анхныхаа ярихаа талаар те анхныхаа крашийн түүх тэгээд анхны хаягдлын түүх сонирхолтой шүү дээ. Ер нь гэхдээ сэдвээсээ ер нь юуны талаар бас байж болно. Юм асуумж ч юм уу тий. Эсвэл өсвөр насндаа туулж явж байгаа юуны талаар бас байж болно шүү. Тийм найз охтой харилцаа гэл те юу ч байж болно. Тэг ямар ч түүхээсээ битээр золсгон дээр гоё уншаа тэр их чинь уншаа тэгээд битээрлөө захиачтаас өөрсдийн гэсэн нэг нэмт олуулаас гоё их те илүү ойр татнуулна штэ дараа захиачтай зөвхөн тэр нэг нэм ашигла биш гэсэн. Тэгээ манай нөгөө тэр чинь тэгжсэн штэ одоо ингэсэн байна гэл ойл ярихадаас илүү гоё юм л гэж бодож байна. Тийм тэр гэдэг байхгүй яг нэг нэмэр чи ярьчих. Нэг нэмэр чи ярьсан гэсэн үг тийм. Тэгээ гоё хамтдаа гоё гэлтэй гавгаад гоё яри те. Тэгээ за бабл тэгсэн солио явж бабл тигээ олж өгдөө. За тгий да. Sweet bubble tea, it's all I need. Shake it.